Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За уламжлалт анагаах ухаан буюу дорны анагаах ухаан маш олон мянган жилийн түүхтэй. За манай Монгол улсад бол 50000 гаруй жилийн түүхтэй оюуны хөв соёл юм байгаа. За 21-р зуун дэлхийн чиг хандлага, эрүүл мэндийн байгууллагын чиг хандлага бол хаашаа явж байна гэхээр хүн яаж эрүүл зөв хооллох юм бэ? Хүн яаж эрүүл зөв амьдрах юм бэ? За өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Тал дээр нэлээдгүй анхаарал хандуулж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор уламжлалт анагаах ухаан сүүлийн жилүүдэд нэлээдгүй хөгжиж байгаа. Энийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо Азийн их олон орнуудад уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, нотлохоон суурилсан анагаах ухаан болох талаас маш олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдэ. За уламжлалт анагаах ухаан юугаар ингэж холбогдож байна гэхээр уламжлалт анагаах ухааныг бол урьдчилан сэргийлэх анагаах ухаан гэж ойлгож болно. Уламжлалт анагаах ухаан бол өрний анагаах ухаанаас юугаараа ялгаатай вэ буюу Европ анагаах ухаанаас юугаараа ялгаатай вэ? Нэгдүгээрт болохоор дорны анагаах ухаан буюу уламжлалт анагаах ухаан нь бие махбодыг бүхэл цогцоор нь авч үздэг. За жишээ нь одоо уламжлалт анагаах ухаанаар 5 цул 6 сав эргэтэн гэж хүний бие махбодод байна. За тэдгээр эргэтнүүд маань өвчлөлөө гэж ботход биеийн гадаргуудаар байрладаг эргэтнүүд дээрээ бас илэрхий одоо тэмдэг өгдөг байгаа. Одоо тохио өгдөг гэсэн үг л те. За жишээ нь одоо нөгөө нэг элэг зэс өвдлөө гэх юм бол нүдэнд өөрчлөлт ордог ч юм уу, нүдний одоо сансдуур шаардлагч гэдэг юм уу, өөхөлдөгч гэдэг юм уу те. За ур шахаар өвдлөө гэх юм бол хамар битүүрдэгч гэх юм уу, зүрх өвдлөө гэхэд хилэн дээр өөрчлөлт гардаг ч гэх юм уу, дэлүү өвдлөө гэхэд уруул омголтдогч гэх юм уу, хатдагч гэх юм уу те. Гэх мэтчлэн ингээд бие махбодыг одоо бүхэл бүтэн цогцоор нь авч үздэг бол анагаах ухаан юм байгаа. Нэгдүгээрт дараагийн бас нэг онцлог тал нь гэхээр зэрэг одоо өрний анагаах ухаан буюу Европ анагаах ухаан бол одоо өвчин эмгэгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартын дагуу эмчилдэг. Маст нь нэг эмчилгээ хийдэг гэсэн үг. Дорны анагаах ухаан буюу уламжлалт анагаах ухаан тухайн хүнийхээ биеийн онцлогтон тохируулаад өөр эмчилгээнүүдийг хийдгээрээ давуу талтай. За энэнгээрээ ч ер нь бол нэлээд эмчилгээний үр дүн нэлээд өндөр гардаг. За уламжлалт анагаах ухааны гол тулгуур одоо онол ойлголтууд бас байна л да. Хишер бадганы онол буюу гурван махбодын онол гэж нэрлэж байгаа. Энэ бол тухайн хүний одоо өөрийнх нь өөрчлөл гэж хэлж болно. Өөрчлөл буюу одоо мөн чанар юм байгаа. Яг энтэй нь уялдуулаад уламжлалт анагаах ухаан эмчилгээ хийдэг. Мөн таван махбодын онол, за арга бэлгийн онол буюу ин янгийн онол гэх мэтчлэн шинжлэх ухааны одоо онолууд дээр суурилдаг ийм онцлогтой анагаах ухаан байгаамаа. Хайперитас интерферон айлва эмнэлгийн хувьд бол элэгний өвчлөлтөй хүмүүс давангаалan үйлчлүүлж байна. За элэгний өвчлөлийн шалтгаан нь бол орчин үеийн анагаах ухаанаар бол за халдварын шалтгаантай байна, хордлох харшлын шалтгаантай байна, за хордлогын шалтгаантай байна, архины шалтгаантай элэгний өрөвслүүд бол нэлээдгүй байгаа. За хамгийн их одоо шалтгаан нь бол нөгөө вирусын халдварын шалтгаан нэлээд байдаг. За халдварын шалтгаан нэлээд байдаг л да. За элэгний өрөвсөл архах шиг тусмаа ер нь уламжлалт анагаах ухааны элэг бүдүүрэх гэдэг өвчтөд нэлээд төстэй болдог. За уламжлалт анагаах ухаанд болохоор элэгний өвчлөлийг халуун хүйтэн гэдэл хоёр ангилчаад байна. Тэгвэл нөгөө тухайн одоо хүнийхээ өвчлөл болон одоо тухайн хүний идэж ууж байгаа хоол, хүнс, за явдал мөр буюу амьдралын хэв маягаас нь хамааруулаад хүн ондоо байдаг учраас халуун өвчнийг нь бол дотор нь 13 ангилж байна. Хүйтэн өвчнийг нь бол дотор нь 5 ангилж байгаа. За эмчилгээ нь бас мөн адилхан ондоо. За элэгний өвчний үед хамгийн одоо үр дүнтэй сүүлийн үед нэлээд үр өгөөжтэй байгаа эмчилгээний одоо арга бол цус авах, ханах аргууд бол нэлээд үр дүн өндөртэй байгаа. Элэгний халуун өвчнийг бол одоо тухайн эрэгтнийхээ халуунтай нь уялдуулна. За тэгээд халууны хүчийн дарна, элхийг хамгаална, хорыг тайлна. За бие махбодыг шимжүүлнэ. За хүйтэн өвчнийг бол мэдээж элгэнд хуримтлагдсан хүйтэн хий, бие махбодын хүйтэн хийг эхлээд дарна. За биеийг тамиржуулна, элэг хамгаална, элэгний хордлого тайлах эмчилгээнүүд бол интерферон альфа эмнэлгийн уламжлалтын тасагт бол хийгдэж байна. Уламжлалтын одоо энэ эмчилгээнүүдийг хийхээс гадна бариа цэцэл, зүү төөнүүр, за хануур, самнуур гээд бүх төрлийн дотрийн өвчнүүдийг бас эмчилж
одоо оншилж эмчилдгээрээ бол онцлог. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа ихэнх өвчнүүдийн хувьд бол хоол босруулалт замын өвчнүүд нэлээдгүй их одоо ирж байгаа. За энэ юутай холбоотой вэ гэхээр манай монголчуудын хоол хүнсний буруу хэрэглээтэй салшгүй холбоотой гэж үзээд байгаа. Уламжлалт хангаах ухаан дээр бол хоолны хэмжээг маш зөв заагаад өгсөн байдаг. За юу гэж зааж өгсөн байдаг вэ гэхээр ер нь бол ходоодныхоо хэмжээнд тохируулж хоол идэх ёстой. За ходоод ер нь хоосон байх үедээ ходоодныхоо зайг 4 хуваагаад за 4-ний 2-т нь бол хоол буюу одоо хуурай хоолнууд махан хоол, гурлан хоол, юу гэдгийг хоолнууд орно. За 4-ний 1-т нь болохоор шингэн зүйл орно. За 4-ний 1-ийг бол хоосон орхиж явах хэрэгтэй юм байгаа. Ингэж идэж чадчихвэл та ер нь бол одоо зөв зохистой хоолж гинэ гэж үзнэ. Мөн уламжлалт хангаах ухаан дээр шимтэй эдээг бол цадтал идэхгүй. Шим муутай эдээг бол одоо цадтал идэж болно гэж заасан байдаг. Яг шимтэй эдэг гэхээр юуг ороод байна вэ гэхээр одоо махан төрлийн шим тэжээл өндөртэй халуун бүлээн чанартай хоол хүнсүүд орж байна. За шим тэжээл багтаа гэдэгт нь болохоор зэрэг цагаан хоол болон одоо ногооны зүйл голсон хоолыг бол шим тэжээл багтаа хоолыг цадтал идвэл энэ зөв зохистой хоол болно. За уламжлалт хангаах ухааны хоол хүнстэй холбоотойгоор нэг маш хэрэгтэй одоо зөвлөгөө гэхэд бол одоо бидний уламжлалт аргаар гаргаж авсан цэвэр шар тос байгаа. Энэ бол өөрөө одоо яг хаврын улиралд эхэлж байгаа үед бол одоо хийг дарах онцгой чадвартай. Тэгэхээр энэ шар тосыг одоо хүнсэндээ өргөн хэрглэживэл тухайн хүний дархлаа сайжирна. За бие махбод дарагдана. За шүн нойргуудж байгаа тохиолдолд бас хүл гарандаа түрхээд хоол цайндаа хэрглэживэл нойргууд л бас эмчлэгдэнэ. Зөв зохистой хооллохын тулд хүн ходоодныхаа хэмжээг мэдэх ёстой. За хүний ходоод яг ямар хэмжээтэй байх вэ гэхээр хүн хүнд л бас ондоол хэмжээтэй байна л да. За тухайн хүний гарынхаа одоо алгыг дээш нь харуулад нийлүүлээд ингэхэд бол тухайн хүний ходоодны хэмжээ ер нь бол гарч ирнэ. За энэ ходоодныхаа хэмжээнд л тохируулж хүн ер нь бол зөв зохистой хооллох ёстой. За түрүүн хэлсэн 2-1 нь идеонда 2-1 нь гэхээр одоо нэг ийм одоо алганы хонхорхоод тарах яг энэ тэгшгэн те ийм л хоолыг бол өдөрт 3-аас 4 удаа их биш бага биш идчих ёстой байхгүй юу. За уламжлалт хангаах ухааны нэг эмчилгээний онцлог тал нь бол ер нь бол Европ хангаах ухааныг бодох нэ жоохон урт хугацаанд бүрэн төгс эмчлэгддэг онцлогтой. За эмчилгээнд орсны дараа тодорхой хэмжээнд гам хийх шаардлагатай. Энд бол одоо хүүтэн салхинд хаврын улирал болж байгаа учраас эмчилгээ хийсэн хүмүүс маань хүүтэн салхинд толгой нүцгэн явахгүй байх, даарч хөрөхгүй байх, за хүүтэн усанд гар хөлөө дөрөхгүй байх ч гэдэм юм уу. Хануур зүү тавиулсан хүмүүс бол онцгой анхаарах хэрэгтэй юм байна. За би нөгөө нэвтрүүлгийнхаа дунд үед дурдсан уламжлалт хангаах ухаан бол ерөнхийдөө урьдчилан сэргийлэх хангаах ухаанд нэлээд ач холбогдолтой гэж тэ. Тэгэхээр одоо нөгөө нэг хүмүүс энэ тэн шинжилгээ өгөөл тэгээд шинжилгээний норм үзүүлэлт яг лабораторийн заасан хэмжээнд байгаад байдаг. Тэгсэн хэрнээл нэг одоо бие махбод зовиургүй бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлтгүй мөрслөө хүнд одоо нэг ядрах ч юм уу, ажлын итгэх сулрах ч юм уу одоо нэг л завуур илрээддэг яг юунда байгааг нь мэдэхгүй бас хүмүүс явааддаг. Энэ үед бол уламжлалт хангаах ухааны эмчит болон уламжлалт хангаах ухааны эмнэлэгт хандвал танд одоо яг хэрэгтэй зөвлөгөө, эмчилгээг одоо зөвлөх бүрэн чадамжтай шүү.